За сайн байцгаана уу? Хамтдаа IT болон програм хангамж сурцгаая гэдэг уриалгын талаар та бүхэндээ мэдээлэл өгцгөөе. За Apprentice CG-ийн дээр 3 жилийн өмнө бид нэр 86 цагийн 43 хоног үргэлжилсэн юм IT програм хангамжийн сургалт явуулсан байгаа. Тэр нь болохоор 43 хоног өдөртөө 2 цагийн сургалт хичээлтэй нийтдээ 86 цаг болсон тийм сургалт байгаа. Тэрийг одоо ингээд үнгүү цацж байгаамаа. Монгол ард иргэдтэй ингээд үнгүү хамтдаа IT сурцгаая, хамтдаа програм сурцгаая гэдэг уриалганы доор. Тэгэд энэ сургалтын дээр юу сурах вэ? 86 цагийн хичээлийг үзээ. Юу сурах вэ гэхээр IT болон програм хангамжийн суурьтай болно гэсэн үг. Тэрний бүх одоо хэрэгцээтэй зүйлийг анхан шатных нь бүгдийг ингээд наривчлаад заагаад өгсөн байгаа. Тэгээд эдгээр сургалтууд маань болохоор 3 төсөлтөөр ингээд хуваагдаж орсон байгаа. Нэг нь болохоор хамтдаа Cygnet, нэг нь Судар Wiki, нэг нь болохоор Apprentice CG юм байна. Эхний 15 нь хамтдаа дээр, дараагийнх нь 15 нь Судар Wiki дээр, дараагийнх нь 13 нь Apprentice CG-ийн дээр орсон байгаа. Тэгээд яагаад вэ гэхээр энэ 3 сайт нь, энэ 3 төслүүд нь бүгдээрээ энэ IT болон програм хангамж сурья гэдэг хүсэлтэй байгаа хүмүүст маш хэрэгцээтэй төслүүд байгаа. За тэгээд одоохондоо болохоор энэ сургалтыг ингээд цаашаа гүнзгийрүүлээд сурья. Тийм ээ. Танхимаар явагдаж байгаа юу гэхээр маах одоо 2 сарын яг адилхан тийм сургалт явагдаж байгаа. Гэхдээ арай гүнзгийрүүлсэн. Ажлын байранд бэлдэх. Тэр нь болохоор яг адилхан 7 хоногт 2 өдөр орно. Тэр нь хагас сайн бүтэн сарнд ордог. Тэгээ 2 сарын 8-7 хоногийн тийм сургалт байгаа. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Асуух зүйл байх юм бол хамтдаа Cygnet дээр орж асуугаарай. Танхим сургалтын талаар мэдээлэл авъя гэх юм бол Apprentice CG-ийн дээр орж мэдээлэл аваарай. Тэгээд өөр асуух зүйл байвал коммент үлдээгээрэй. Бид нэр зав гарах юм бол хариулж өгье. Боломжгүй бол мэддэг туслах бол хүсэлтэй байгаа нэг нь хариулаад өгөх байхаа. Амжилт хүсье. За одоо өнөөдөр дахиад бид нөгөө нэг өнөөдөртөө зориулж тэр нөгөө channel-ны сувга өнөөдрийн асуудлыг бүгдийг нь оруулах. Тэгээ би энэ ч тэгээ линкийг оруулаад та нартай энэ чэний хуудасна пин хийчихье за. Орой минь сайн байна уу төгөлдөр. Би чимээгүй яриад байж магадгүй. За майк эцдэр нь тулглаа. Чиний хэдүүлээ сувгнэ. Тэгэд энийг 4 сарын 13 4-13 тэгээд энэ болохоор private биш, хувийн биш, зүгээр хин долгын орж болохоор тэгээд та нар маань ороод ирээрэй. Одоо энэ channel-ийн би линкийг хуулаад авч байна. Тэгээд ийшээгээ тавья. 4 сарын 13-ны channel. За энийгээ пин хийчихье. Тэгээд пин хаана байдгийг мэдэхгүй болохгүй байгаа хүмүүс дээдл дээр байгаа энэ А хэсгээр дараад пин гэдэг дээр ороод миний оруулсан юмнуудын чи сүлд байгаа. Тэгээд зарим хүмүүс өөрсдийнхөө бичсэн юмыг оруулаад пин дарсан байна. Тэр болно. За ерөнхийдөө манайхан өчигдөр нэг жоохон хэдүүлээ тэмцээн явуулсан тий. Тэмцээн явуулаад хин нөгөө нэг Linux системээ сайн хэрэглэж чадах нь уу? Хин нарай чадвартай байна. Хин одоо хийсэн юмнуудын тийм ээ ойлгоод одоо хий гэсэн юмыг ойлгоод яг яаж хийж байна тэрийг нь дагаад өөрийнхөө багийн нэрийг оруулаад файлаа үүсгээд тэрэн дотроо тэгээд Apprentice MGL гэд бичсэн тийм ээ тэрийг бид нар өмнө яаж хийдгийг давтсан сурж авсан тийм ээ. Тэгээд тэрүүгээр шалгаруулад нэг
2 3 4 5 6 7 8 9 баг нээсэн байгаа. Тэгээд за зарим багт нь болохоор хүмүүс аль хэзээ орцсон байна лээ. Тэгээд зарим хүмүүс намайг тэр хүнтэй хамтдаа оруулаад өгөөрэй гэдэг хүсэлт явуулсан байлаа. Тэрийг нь одоо яа. Тэгтээ өнөөдөр энэ 13 гэдэг юу сувган дээр орж ирж байгаа тийм ээ. 4 сарын 13-ны сувган дээр орж иж байгаа хүмүүсийг тэгээ бүгдээрээ одоо хуваагаад за тэр хүн тийшээ очиж шүү гэд энэ багууд руу оруулъя. Тэгээд баг дотор байгаа хүн тийм ээ. За A team гэдэг дотор одоо Choi гэдэг хүн байх ёстой. Тэгээд одоохондоо офлайн байна. Тэгээ Choi гэдэг хүн байвал энчэнэ багийнхаа хүмүүсийг нэмж авъя шүү. Би тэгээ нэрээр нь дуудчихъя. Хэдүүлээ уншаад 4 сарын 13-нд одоо 38 хүн ороод ирсэн байна. Тэгээд хэдүүлээ энэ хүмүүс одоо жишээ нь Аги тийш орно шүү гэдэг тэгэнгүүт багийнхаа нэрийг сонсоод энэ Аги гэдэг хүнийг өөрийнхөө одоо энэ багтаа ингээд нэмнэ шүү. За энэ одоо дээр энэ баруун талын болон дээр нэмэх тэмдэгтээ энэ хүний одоо дүрстэй юм зураг байгааз add people to team A team гэд энэ баг руугаа одоо нэмээрээ гэд энэ дээр дарангууд энэ чи одоо өмнө бичсэн юм чи харъя шүү. Харж болно шүү гэд яа тэр чинь private channel болохоор хувийн channel болохоор тэгээ continue гэдэг дээр нь дарж агаад тэгэд энэ чинь багийн одоо баг одоо үүсгэсэн тэр хүмүүс байгаа шүү дээ 9 хүн байгаа. Тэд нэр та нар бэлдээд байж байгаарай. Тэгээ би та нарт нэрийг уншаад өгнө. Тэгэнгүүт энэ чээс нэрийг хайж байгаад нэрийг ингээд сонгоод тэр хүмүүсээ өөрийнхөө өрөөлөө ураад оруулаарай. Тэгээд өнөөдөр за хүмүүс орж ирэх хүртэл нэг 46 ороод ирсэн байна. Тэр хүмүүсээ дахиж хэдэн орж ирэх нь хүлээж бай. Тэдэртээ жоохон цаг өгье. Тэгээд өнөөдөр би юу хийсэн бэ? Ямар гавьяа байгуулсан бэ гэхээр та нартай зориулаад би нэг host reseller account гэдэг би reseller account гэдэг чинь юу вэ гэдгийг та нартай тайлбарлаж өгсөн тийм ээ. Тэрийг одоо хэдүүлээ харъя. Reseller account гэж юу вэ? Нэг WHM гэдэг юмтай холбоотой team систем байгаа тийм ээ. Систем гэж одоо хэрвээ бид нэр одоо энэ вебсайт хийгээд хүмүүст вебсайт зарах гэж байгаа бол тэр системийг бол яалтчгүй хэрэглэнэ. Тэгээд одоо ингээд харахад бид нар юун дээр орох гэж байна вэ гэхээр энэ reseller WHM гэдэг чинь энэ зөндөө cPanel дотроо үүсгэж болдог тийм ээ. Тэгээ cPanel дотроо зөндөө вебсайтууд үүсгэж болдог гэдгийг бид эхний 2 3 хичээл дээр сурсан байгаа. Тэгээд биднэрт манай одоо энэ сурагчдаа би бүгдэнд нь зориулаад би HostGator гэдэг вебсайт хост хийдэг компани байгаа байхгүй юу? Тэрнээс би reseller account худалдаад авсан байгаа. Тэгээд тэрэн дээрээ одоо ороод хэдүүлээ өөрсдийнхөө хувийн cPanel-тай болно. Тэгээ багууд бүгдээрээ өөрсдийн гэсэн хувийн хэрэглэх cPanel-тай болно гэсэн үг. Тэгээ тэрэн дээрээ ороод бүгдээрээ хамтдаа ажиллаад яг боддоор ажиллаад тэрийг хэрэглээд явна. Тэгээд имэйлээ үүсгэн тийм ээ. За тэрнээс өмнө би энэ одоо өөрийнхөө reseller account-ыг одоо авсан байгаа. Гэхдээ тэрэн дээр би та нарт одоо яг юу болж байгаа гэдгийг тайлбарлаад хийж өгöd явна. Тэгэхэд та нар тэрийг дагаад миний хийж байгаа юмыг дагаад энэчнээ энд try cPanel Tignet гэдэг рүү ороод энэ дээр дагаад яваад үзэж болно. Энэ линкээ би дахиад оруулъя. Та нар миний өмнө явуулж ирсэн линкүүдийг хадгалж байсан байх гэж найдаж байна. Бичиж байсан байх гэж найдаж байна. Дуу сонсогдож байна уу? Сонсогдож байх ёстой. За энэ try cPanel гэдэг линкийг
ишээ оруулъя. Тэгээ WHM demo гэж байна. Одоо туршлагын тийм ээ. Тэгээд demo энэ линк руу ороорой. Тэгээ энийг би дахиад пин хийчихье. Тэгэнгүүт чи энэ манай хуудасны энэ чи пин гэдээ орчиж байгаа тийм ээ. За тэгээд пин хийсний дараа бид нар ийшээ ингээ хамтдаа бүгдээрээ ороод ирээрэй. Ингэж ерөнхийдөө ийм л юм харагдана. Одоо би тэр өөрийнхөө өнөөдөр энэ Сингапурд байрлалтай HostGator гэдэг вебсайт хост хийдэг. Вебсайтын одоо байшлыг, байрны серверыг түрээсэлдэг газраас би юм авсан байгаа. Тэрийг би ямар хаягн дээр оруулсан бэ гэхээр apprenticeship гэдэг цэг эмэн гэдэг вебсайт бид нар нөгөө name.com-оос худалдаж авсан шүү дээ, тийм ээ. Тэрийг худалдаж аваад бид нэр name server гэдгийг юм тохируулаад тэрийг нь өөрсдийнхөө cPanel руу ингээд cPanel-ийн name server-ыг тавьсан. Тэгсэн чинь яг энэ вебсайт одоо хаана байгаа вэ? Энэ вебсайт энэ доменийнх нь нэрнийх нь мэдээлэл хаана байгаа вэ гэдэг хаягийг бид нар оруулсан, тийм ээ. Тэрийгээ та нар санаж байгаа ах гэж бодож байна. Тэгээд apprentice цэг юм ээ. Энийг болохоор дөнгөж сая авсан. Тэгээд зарим хүнд энэ орохгүй байж магадгүй. Тийм ээ. Тэр бол тэр магадлалтай. Хэрвээ тэх юм бол миний өмнө энэ apprentice цэг юм руу орж исэн дахин тайлбарлахад орохын тулд энэ бидний хэрэглэж байгаа энэ интернет руу орж байгаа браузер тэр чинь одоо IP address-ийг нэгэд хайж байгаа шүү дээ. DNS-с энэ router-аас очоод маршрут гаргадаг юмнаас очоод. Тэгээ за энэ хаяг хаана вэ нэ гэдгсэн чинь за энэ IP дээр байд юм байна шүү гэд бидний өмнө тохируулсан IP байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэрийг браузер нь хадгалж авчаад тэгээ дахиж ерөөсөө юу ганц сурсан юм ганц мэдэж авсан тэр IP хаягийг мэдэж авсан тэр юугаа дахиж тэр router-аас очоод асуугаад байх хэрэг байхгүй. Тийм учраас энэ бидний браузер чинь энэ мэдээллийг вебсайтны мэдээллийг тэгнэ одоо вебсайтын мэдээллийг хадгалаад авцсан байгаа тийм ээ. Тэрийг дахиж асуухгүй гэсэн үг. Тэгээд тэрийг нь хэрвээ бид нар одоо тэр хадгалсан мэдээллийн одоо энэ apprenticeship цэгийн гэдгийг пинг хийгээд үзье те. Тэнгүүт ийм хаяг руу очиж явж байгаа байхгүй юу? 162 гээд энэ дугаартай хаяг руу. Тэгээд хэрвээ энийг өөр тийш явуулъя гэх юм одоо жишээ нь дахиад энэ хадгалсан энэ IP-га солио гэх юм бол ipconfig гэдэг бидний нөө юу хэрэгжилж исэн command шүү дээ. Тэрнийхээ арталт нь баруун тишээ налуу flush DNS гэж бичдэг. Ингээд бичих юм бол бидний одоо энэ юу DNS domain name-ийнх нь services очиж авсан хаягнуудыг дахиж энэ компьютер дээр хадгалсан байсан юмгаа flush хийдэг байхгүй. Ингээд flush гэдэг чинь одоо 0-ийн ус татдаг шүү дээ, тийм ээ. Тэрийг одоо flush гэдэг ч юм уу, тийм ээ. Тэгээд байсан юм мэдээлэлээ ингээд алга болгоо дахиж шинээр аваа гэдэг утгатай юм байгаа. За би энэ flush DNS гэдэг үзье. Тэгэхээр за DNS resolver cache гэж байгаа. Cache гэдэг чинь хадгалсан зүйл байгаа байхгүй юу? Миний компьютерт ингээ хадгалагдаад яваад байгаа зүйл. Тийм ээ? Тэрийг нь одоо яачлаа? Сольчлоо гэж байна. Тэгээд энэ болохоор одоо DNS чинь бид нар нөгөөнийг мэдж байгаа шүү дээ, тийм ээ? Дэлхийд даяар эн чинь интернет эд чи юу юм бэ гэсэн чинь энэ дэлхийд даяар нийл ийм цэгнүүд байгаа шүү дээ. Тэд чинь бүгдээрээ компьютерууд байгаа, компьютерийн төвүүд байгаа. Тэр бүх төвүүд дээр чинь одоо энэ миний apprentice-ийг email гэдэг гэдэг вебсайтны IP address нь хадгалагдаад явж байгаа байхгүй юу? Тэгээд энийг дэлхийд даяар нь бүгднгээр нь одоо ингээ би өнөөдөр сольсон тэрийг дэлхийд даяар ингээ солигдоход за ерөнхийдөө 24 цаг хурж магадгүй шүү гэдэг юутай байдаг. Тэгээд тэрийг бас бид нар одоо өөр хүмүүстэй тийм ээ одоо вебсайт авч өгж байгаа бол тэрийг нь сайн ойлгуулах хэрэгтэй. Тэрийг нь дурдах хэрэгтэй. За өнөөдөр би ингээл тийм домен авчлаа. За тэгээд би cPanel авчлаа бүх тохиргоогоо ижлээ. Яагаад миний вебсайт гарч ирэхгүй байгаа юм бэ гэх тийм юм зөндөө асуулт гардаг. Зөндөө тийм проблем гардаг. Тэгэхээр тэрийг ойлгох хэрэгтэй. Энэ бидний авсан домен нэрний чинь IP хаяг нь одоо дэлхийд даяар ингэж цацагдж байгаамаа.
Тэгээд тэр бол өдөр тийм ээ 2 минутын дотор 5 минутын дотор болдог юм биш ээ. Гэтэ 24 цагийн дотор болцсон байна гэдгийг тайлбарлаж өгөх ёстой шүү. Тэгээд дахин дурдахад миний одоо энэ хэлж байгаа бүх хэлж байгаа шин мэдээлэл гэж ойлгож байв. Шин мэдлэл гэж ойлгож байв. Тэрийг бүгднийг бичээд аваарай. Энэ дахиж хэрэгтэй шүү. Тийм ээ. Тэгээд тэмдэглээд авцсан тохиолдолд бол тийм ээ тэрийг дахин сэргээхэд аюу амар байдгийн шүү. Тэгээд тэрийг дахин дурдъя. Би бараг л одоо өдөр болгон хичээлдээ би тэрийг дурдж байна. Тийм ээ. Юмаа бичээд аваа. Тэмдэглэлийн дэвтэр дээр заавал тэмдэглэлийн дэвтэр дээр эхнийхээ ядаж энэ зөвхөн 2 сарын тийм ээ туршид яд хичээгээд бичээд аваарай. Тэгээ бичиж авч байгаа хүмүүст нь баярлалаа. За тэгээ reseller account авсан тийм ээ. Тэгээд одоо би тэрийг та нартай үзүүлье. Тэгээд та нар минь намайг энэ try cPanel гэж сая линк оруулсан байгаа. Тэрэн дээр ороод дагаад хийгээд үзээрэй заа юу. За энэ ингэж харагдаж байгааз одоо минийх болохоор ингэж харагдана. Одоо би энэ логин хийх ёстой. Тэгээ логин хийгээд тэнгүүд одоо яг энэ боддоор байгаа миний аккаунт миний одоо энэ reseller дахин зарж болдог тийм ээ. Тэгээд энийг дахин дурдахад энэ create cPanel гэж байгааз яг энэ хэсэгт энийг жоохон томруулаад байгаа. Create new account гэж байгаа тийм ээ. Энэ дээр чи юу ямар аккаунт нээх гээд байгаа юм бэ гэхээр бид нар вебсайт зарж өгч байгаа хүндээ ийм аккаунт нээж өгөх байхгүй юу? Тэгээ тэрнийх нь одоо тохиргоогийн package тэрийг одоо өнөөдөр бид нэр хий. Тэгээд энэ ч нөгөө нэг WHA мэддэг юм байна шүү дээ. Энтэй ингээд та нарт яг харьцуулаад л дагаад л хийгээд л яваарай. Энэ бол яг адил. Ерөнхийдөө төстэй. Гэхдээ зарим юм нь хийгдэж болохгүй. Яа тэгэхээр эн чинь зүгээр туршилтын тийм ээ зүйл байгаа. Тэгээд одоо би ингээд анхныхаа за серверийнхаа би мэдээллийг хэдүүлээ олж харъя. Энийг жоохон багасгаах юм. За миний авсан package Сингапуроос авсан reseller package байгаа. Тэгээд ингээд харахаар би энэ gold гэдэг алтан тэгээ platinum байна. Мөнгөн хүрлэн тэгээд aluminum туулга биш хаа. Тэгээд за gold гэдгийг авсан. Тэгээд сарын 90 одоо Сингапурын доллар төлөөд явж байгаа. Тэгэд энэний одоо чадвар нь юу байна вэ? Бидний одоо энэ сарда $69 төлөөд энэ Америк болохоор $53 болж байгаа. Сарда Америкийн $53 гэдэг чинь монголоор болохоор 150 мянган төгрөг тийм ээ. 150 мянган төгрөгт бид нар ямар сервер авч байгаа вэ гэхээр серверийн зайн 150 ГБ гэж байгаа. Тэгээд энэ 3000 ГБ-ийн чинь 3 терабайтын юу гүйлгээтэй энэ вебсайт руу орж байгаа хэрэглэж байгаа хүмүүсийн одоо гүйлгээ нь 3 бидний одоо юу гэх хязгаар нь болохоор 3 терабайт байгаа. Тэгээд дотроо 300 cPanel аккаунт үүсгэж болно гэж байгаа тийм ээ. Тэгэхээр чинь 300 хүнд энэ ганцхан аккаунтаас 300 хүний вебсайт бид нэр зарж болно гэж байгаа байхгүй юу? Тэгээд за бид нар сард 150 мянган төгрөг төлж чинь тийм ээ. Энийг түрээсэж байгаа. Энэ серверийг түрээсэж байгаа учраас тэгсэн мөртлөө дотор нь дахиад 300 вебсайт түрээслүүлээд бид нар өөрсдөө тэрийг зараад resell дахин зарах, дахин борлуулах боломжтой байхгүй юу? Тэгэд үнэгүй
HMCS panel гэж байгаа. За энийг болохоор бид нар өнөөдөр хэрэглэх байгаа. Тэгээд бид нар өнөөдөр юу хэрэглэж байгаа вэ? WHM тэгээд cPanel хоёрыг хэрэглэж байгаа. Тэгээд үнэгүй domain гинэ. Би тэрийг нь бол аваагүй. Би apprenticeship цэг email-ийг хэрэглэж байгаа. Тэгээд ийшээ ороод харангуйч одоо бид нар бодож байгаа байхгүй тийм ээ. За энэ reseller account дотор энэ миний 150 мянган төгрөгийн сарын төлбөртөө энэ түрээсж байгаа серверыг бид нар хэдэн хүнд одоо хувааж өгөх боломжтой вэ? Тийм ээ. Тэгээд харахаар за 150 хүнд өгөх боломжтой. Нэг хэрвээ 1 ГБ за нэг аккаунтанд нэг вебсайтанд 1 ГБ-ийн зай өгье. Тэр гигабайтын зай чинь дотроо юу хэрэглэгдэх вэ гэхээр чинь дотор нь apprenticeship руу ороод үзье. Тэгэхээр дотор нь ингээд email аккаунт үүсгэж болно тийм ээ. Email аккаунт үүсгэнгүүт чинь бүх очиж байгаа email нь энэ сервер дээр л хадгалагдана гэсэн үг. Тийм учраас бид нэр ядаж 1 ГБ-ийн юутай багтаамжтай тийм ээ. Тэгээд энийгээ би за 150 аккаунттай за 300 cPanel байлаа гэхэд 150 нэг аккаунт нь 1 ГБ-ийг өгөөд 150-ыг хуваахаар тийм ээ. Сарын bandwidth нь тэр үйлчлэгээнийх нь одоо хязгаар нь энийгээ мэдээж 150-аар хуваана ч тийм ээ. Тэгэх юм бол бид нар 20 тийм ээ 2 ГБ. 20 ГБ уучлаарай. 20 ГБ-ийн bandwidth өгнө гэсэн үг тийм ээ. Тэгэд энэ тооцоог нь бид нар гаргаад одоо би энэ чи add package гэдэг юм дээр орох гэж байгаа байхгүй юу? Package гингүү чинь одоо зүгээр би энийг одоо simple гэж хий тийм ээ. Зүгээр энгийн. Тэгээд disk quota гэж юм. Тэгэнгүүт чинь disk space quota. За энэ megabyte хэрвээ энийг одоо megabyte-ийг бид нар ингээд орчуулж чадахгүй бол тийм ээ. Энд чинь шууд Google дээр megabyte энийг тоогийн бичээд megabyte to gigabyte гэж бичнэ тийм ээ. Тэгэнгүүт чинь ингээд харангууд 10,000 энэ чинь бид телевизийн тоон ингээд гараад ирчихнэ тийм ээ. За хэрвээ энийг ингээд 1 ГБ хийя гэх юм бол 1000 мегабайт гэж байгаа зү тийм ээ. Тэгээ бид нар энэ чинь одоо disk space хичнээн өгье гэлээ. Энэ 150-аас 1 ГБ-ийн space тийм ээ. Энэ дээрээ тэгээд 1000 гэж тавьчихна. Тэнгүүт 1000-аас хэтрэхгүй. За 1000-аас хэтрье гэх юм бол бид нар тэр одоо вебсайт хийж байгаа үйлчилж байгаа хүмүүс байна шүү дээ. Тэрнээсээ илүү төлбөр авч болно тийм ээ. За энэ болохоор зөвхөн бидний одоо энгийн simple энгийн одоо package шүү. Гэ та нар энийг бас дагаад энэ хийгээд явах боломжтой байгаа. Энд чинь хараад тийм ээ. Тэгээд за monthly bandwidth limit гэж юм тийм ээ. Мегабайтаар явна шүү. Monthly bandwidth-ийг хэдүүлээ хэдэн гигабайтаар өгье гэлээ 20-оор тийм ээ. Тэнгүүж 20,000. За 20,000. Тэгэхээр чи яг тэнцүү 150 аккаунтанд хувааж байгаа байхгүй юу? Тэгээд бид нэр сарын 150,000 төлж байгаа тэр аккаунтад за 150 аккаунт байлаа гэхэд тийм ээ. За 50 вебсайт оруулаад зүгээр хост хийгээд сард за байлаа гэд 10,000 төгрөгөөр хост хийлгээд тийм ээ. Тэгээд 500,000 төгрөг. Зөрүүн бидний 350,000 болж байгаа хгүй зүгээр вебсайт хост хийхэд. Хүмүүсийн вебсайтыг WordPress суулгаж өгөөд доменийг сонгож тусалж доменийг авч өгөөд тэгээ өнөөдөр бид доменийг авна. 9 багтаа доменийг худалдаж авна. Тэрийг бас дагаад дахин хий би аль хэзээ өмнө энэ name.com дээрээс энийг аваад үзүүлсэн байгаа тийм ээ. Тэрэн дээр би дахиад танарт үзүүлнэ. За Max FTP account гэж байна. FTP гэдэг чинь дахин дуртад юу вэ? File Transfer Protocol гэж байгаа тийм ээ. За энэ чинь одоо зүгээр Сингапурт байгаа сервер байна шүү дээ. Тэрэн дээр бид нэр одоо өөрийнхөө вебсайтны одоо зураг мураг файлыг PHP файл, HTML файл байгаа шүү дээ. Тэднийг бид нэр өөрсдийнхөө компьютераас одоо AMPP-ээс хэрэглэсэн шүү дээ. Тэрнээсээ аваад тэрийгээ цаашаа нүүлгээд тэр сервер дээр Сингапурын сервер дээр аваачихын тулд file transfer хийн тийм ээ. Файла одоо бид нар ингэж юу нүүлгэх, transfer хийх. Team аккаунт хичнээн байх вэ гэхээр ерөнхийдөө нэг аккаунт нь болвол нэг л FTP байгаад хангалттай. Тэгвэл бид нар одоо 9 баг байгаа.
Тэрэн дотор за ихтлээ гэж нэг 20 хүнтэй болох бах. Тийм учраас тэр хүмүүстэй зориулаад 20 аккаунт гэж хийчихье. За энийг бол би 0 гэдээ орчиж болно. Гэхдээ бид нар яг бодит тендер дээр хийх юм бол энэ FTP-ийнхаа аккаунтыг зүгээр нэг юм уу хоёрыг тавихад болно шүү. За тэгээд email аккаунт гэж байгаа тийм ээ. За энэ вебсайт одоо бид нар domain name аваад энэ вебсайт нэр хичнээн email аккаунт нээх боломжтой вэ? Тийм ээ. Гэхийн энчээ тохируулж болно. Тэгэхгүй за нэг хүн авчаад энчээ 100 200 email аккаунт нээгээд бага хүмүүс цацчих юм бол тэр email аккаунтыг чинь орж иж байгаа email чинь бүгдээрээ сервер дээр хадгалагдаад яваад байгаа байхгүй юу? Тийм учраас энэнийхээ аккаунтыг за 10 email аккаунттай байхад болно. Дунджаар болохоор. Тийм ээ? Гэхдээ бид нар чинь одоо өөрсдөө хэрэглэж байгаа учраас энийг бол би 0 гэж тавьчих. Тэгээд ерөнхийдөө бусдууд нь бол за SQL database гэж байна. Энийг бол маш сайн за нэг хүн асуулт асууж байна. Анхаарал татах гэж миний нэрийг яасан байна яг хичээл дунд дээр явж байгаа. Discord email-ээс өөр ашиглагддаг юм байгаа юу? Вебсайтын чинь файлууд ашиглагдана. Вебсайтны бидний өчигдөр хийсэн HTML гэдэг файлууд байгаа шүү дээ. PHP гэдэг файлууд байгаа. CSS байна, JavaScript байна, тийм ээ. Тэгээ бид нэр тэрийг цаашаа гүнзгийрүүлээд сурна. Гэхдээ тийм файлууд чинь бүгдээ энэ сервер дээр байж иж тэр сервер чинь энэ үзэж байгаа хүмүүс рүү вебсайт руу орж иж байгаа хүмүүс рүү чинь цацж байгаа байхгүй юу? Тийм учраас email-ээс гадуур тийм ээ Discord чинь email хадагдагдана. Тэгээд мэдээллийн сан тийм ээ MySQL database тийм ээ database чинь хадгалагдана. Тэгээд яг серверийнх нь файлууд хадгалагдана. Зураг хадгалагдана. Тэгээд 1 GB-ийн зураг за 1 GB-ийн зураг гэж байхгүй дээ. 1 GB-ийн видео шууд энэ сервер рүүгээ хийхэд оруулахад тэр Quora нь шууд дуусна. Quora гэдэг чинь одоо хязгаар шүү дээ. Тийм ээ дискний хязгаар нь. Тийм учраас зүгээр баахан хүмүүс тийм ээ өөрсдийн хост дээр оруулаад хийгээд энэчэн өөрсдийнхөө юмыг хадгалаад байна гэж байхгүй. Тийм учраас тэрэн дээр ингэж 1 GB-ийн хязгаар тавьж байгаа байхгүй юу? За тэгээд бараг 30 минут болчлоо. Тэгээд энэ үлдсэн нь бол тэгээд ерөнхийдөө би өмнөх хичээл дээр бүгдийг нь тайлбарлсан байгаа. За тэгээд mailing list гэж байна. Mailing list гэж чинь юу вэ гэхээр компаниуд ч одоо ингээд дотроо ингээд юу байдаг шүү дээ. Хэсэг бүлгүүттэй тийм ээ. За нэг нь болохоор за manage хийдэг. Нэг нь болохоор зүгээр sales тийм ээ худалдаа хийдэг. Нөгөөдг нь болохоор за tech гэж юм тийм ээ. Бид нар болохоор яг энэ мэрэгжлээр ингээд цаашаа үргэлжлүүлж явах юм бол tech-ийн group болж байгаа байхгүй юу? Тэгээд mailing list гэдэг чинь яадаг вэ гэхээр ингээд нэг group нээчдэг. Хаягийг өгчдөг тийм ээ. tech@apprenticeship.cgmen гэдэг team хаягтай group list нээчдэг. Тэрэн дотор за хин энэ tech руу л очиж ивэл tech гэдэг email руу очих юм бол энэ доор нь байгаа хүмүүст нь бүгдэн рүү очаарай гэдэг л утгатай юм багхгүй юу. Тэгээд листийг болвол за эхлээд 5 лист байх болно. MySQL database гэдэг нь database болохоор нэг вебсайт болохоор эхлээ гэж хоёр database байхад хангалттай. Тэр нэгэ байлаа гэхэд тийм хоёр байхад хангалттай. Тэгээд subdomain гэдэг чинь бид нар мэдж байгаа шүү дээ. Одоо www.cig domain-ийнхаа нэрийг тавьчаад тэгээд дараа нь cig email гэдэг шүү дээ. Тэрний өмнөх ордог юмнуудыг хэд л хэдийг үүсгэж болдог байхгүй. Гэхдээ үүсгэх болгонд эн чинь нэг вебсайт үүсчих гэсэн үг. Тэгэд энэ subdomain-ийнхаа хязгаарыг өөрсдөө мэдээ тавьж болон за 10 subdomainтэй байж болно тийм ээ. Би бол энийг ер нь анхаардгүй. Яагаад гэхээр тэд чи өөрсдийнхөө C panel-тай тийм ээ 1 GB дотор юмаа хийгээд яваад явж чадхал юм бол хамаагүй хичнээн subdomain үүсгээд яв. Тийм ээ тэр бол биднэрт бол байдлаа авахгүй гэсэн үг. Тэгээд за Max Park Domains гэдэг Max Add-on Domains гэдэг чинь нэг C panel дээр би хийсэн тийм ээ. Бид нар хэдэн domain нэмж болноо. Domain нэмэх боломжтой. Тийм ээ. Тэгэхэд эн чинь за үндсэн одоо вебсайтын зориулаад вебсайтын domain-ийн нэрдэн зориулаад энэ C panel үүсгэж байгаа шүү дээ.
Тэгсний дараа тэр хүн энэ өөрийнхөө cPanel дээр дахиж юу домен үүсгэж болох уу гэдэг дугаар нь байгаа. Энийг болохоор 0 дээрээ байж иж болно. Тийм ээ. Тэгээд за энийг бол би та нартай зориулж байгаа юм шиг 100 гэдээ тавьчих. Энэ чинь болохоор за 100 GB болно. Тийм ээ. 100 database байж болно. За mailing list 100 байж болно. Энийг бол ерөнхийдөө бид нэр хэрэглэхгүй. Гэхдээ email account за 100 байж болно. FTP 100 ингээд орхичих. Та нарт ерөнхийдөө ойлгож байгаа үст те яг юу хийгээд байгаа, юу зохицуулаад байгааг. Асуух зүйл байна уу? За тэгээд одоо би нэг add гэдээ арчи тийм ээ. Бид нэг ингээд харъя. Тэгэнгүүт чинь одоо бид нэр package төрлийн нэг ангиллал нь үүсчихэж байгаа байхгүй юу? За edit package гэдэг харангууд бидний үүсгэсэн юм байна шүү дээ. Simple гэдэг. Тэгээд за одоо бид нэр list accounts гэдэг тэгэнгүүт энэ миний энэ аккаунт дотор байгаа ганц аккаунт нь болохоор энэ яг анхан энэ WHM гэдэг дээр зориулсан л аккаунтын домен нэм байгаа байхгүй юу? Доменийх нь нэр нь тийм үү, вебсайтных нь нэр нь хаяг нь энэ байна шүү дээ. Тэгээд энэ дээр одоо ямар ч илүү юм оруулаагүй байхгүй юу? Илүү юм хийгээг байгаа. Тийм ээ. Одоо тэгэнгүүт чи бид нар тэр 9 багтаа доменийг нэгдүгээрт одоо энэний дараа худалдаж авч өгнө. Худалдаж авч өгсөний дараа бүгдэнд нь нэг cPanel өгнө гэсэн. Тийм ээ. Тэгээ бүгдээрээ cPanel руу ороод өөртөө email хаягаа үүсгээд тийм ээ. Тэгээд өөртөө FTP аккаунтаа нээгээд өөртөө өөрийн хувийн database phpMyAdmin шүү дээ. phpMyAdmin гэдэг энэ рүү ороод бид нэр өөрсдийнхөө юуг мэдээллийн сан database-ийг удирдах явах зүйл байгаа. За энэ болохоор хичнээн gold гэдэг тийм айгүй үнэтэй аккаунт авсан ч гэсэн энэ хідүүлээ 100 хідүүлээ 180-уулаа бүгдээрээ ингэж чихээд ороод ирэх юм бол энэ сервер бол яг зэрэг ингэж 180 хүн чихэж орж ирэхэд бол дааж чадахгүй шүү. Тэрийг анхаараарай. Тэгээд заримдаа ингэж тийм ээ вебсайт руу орж чадахгүй байвал зөндөө хүмүүс тийм ээ одоо pig чихсэн энэ вебсайтн дээр ажиллаж байгаа л гэж ойлгоорой тийм ээ. За тэгээд би ямар домен нэр та нартай авах гэж шийдсэн бэ гэхээр би Namecheap гэдэг өөрийнхөө ерөнхийдөө хэрэглэдэг аккаунт байгаа. Энэчнээс би дахиад авна. Тэгээд өнөөдрийн зарлага $50,000. Тэгээд дахиад энэчнээс 10 домен авч байгаа. 10 домен минь болохоор нэг доменыг би хямдралаар авч байгаа. Нэг хямдралтай домен олж авсан. Тэр нь болохоор жилийн $2 авч байгаа. Тэгээд нийтдээ нэг $20,000 бид нэр өөрсдөө зориулаад энэ Apprentice нэг цэг website гэдэг domain нэр. Тэгээд $20 байжгаад $99 болцсон болоод хямдсан байхгүй. Тэгээд одоо Apprentice 2, Apprentice 3, Apprentice 4, тийм ээ Apprentice 5 гээд явж байгаад 9 хүртэл оруулсан. За 0-ыг бас оруулсан байгаа. Бид нэр 10 багтаа болж магадгүй, тийм ээ. Тэнд нь зориулаад за ерөөсөө боли 10-ыг авчихгээд ийм аккаунтууд авсан байгаамаа. Сонгоцсон байгаа төр. Энийгээ би төлбөрийн хийгээг байгаа одоохондоо. Тийм учраас confirm order гээд за одоо бид нар вебсайтынхаа нэрийг авчих тийм ээ. Хэрвээ өөр хүнд вебсайт хийж өгч байгаа бол ямар ч тийм ээ domain name хаанаас авах вэ мэдлэггүй бол ерөнхийдөө ингэж явна шүү бид нар. Тэгээд за нэрээ авчлаа. Би энийг нөгөө name.com дээр ингэж хийсэн шүү дээ тийм ээ. Тэрийг адилхан давтаад хийж байгаа. Гэхдээ энэ вебсайт авч байгаа, вебсайтын нэрийг авч байгаа. Энийг бол би дахиж ингэж аваад авахгүй шүү. Энийг ганц аваад болно доо. 10 дахь багийн үүсгэж болох уу гинэ. За тэрийг бодож байгаа болноо. Бодож байгаад болно. За түрүүлж байна чи миний аккаунт. Миний банкны карт мөн байх шиг байна. За. За энийг ингэж би төлөөд
дахин шалгая. Энийг ганц авсан л бол бид нэр буцааж өгнө гэж байхгүй шүү дээ. Тийм учраас domain name авж байгаа нэрээ маш сайн шалгаж авах хэрэгтэй. За free domain privacy гэдэг юм байна шүү дээ. Би яагаад Namecheap дуртай вэ? Тэгээд би яагаад Google Domains гэж бас байдаг хөөе, Google-ээс авдаг. Тэгээд тэр Google-ээс авдаг domain болохоор эдгээр яадаг вэ гэхээр юу үнгүү бидний ингээд нэрийг нууцладаг. Одоо бид нар чинь domain дээрээс ингээд нэрээ авж штэ. Domain нэрээ авж. Тэгэхэд бид нар одоо ингээд өгж байгаа энэ domain нэрийн арталт нь энэ хэн байгаа вэ гэдэг одоо мэдээлэл байдаг хэвгүй юу? Тийм ээ. За хэрвээ энэ domain name-нээс одоо элдв тутмын буруу юм зараад авах юм бол хэн энэ доменийг ажилуулд юм бэ гэдэг мэдээлэл нь байх хэрэгтэй байхгүй юу? Тэрийг нь нууцладаг зүйл нь болохоор free in domain privacy гэж байна. Тэр бол маш хэрэгтэй. Тэгээд бидний одоо энэ миний энэ email байна шүү дээ. Миний одоо энэ аккаунт дээр хэрэгжсэн email тэр шууд ингээд юу интернетээр цацагдчихж байгаа. Би хэрвээ domain privacy байхгүй бол тэгээд Namecheap нь би яагаад дуртай вэ гэхээр Namecheap тэрийг энэ privacy-г үнгүү хийж өгдөг. Зарим газрууд болохоор жилийн юу $9 ч нөө team тэгж одоо үнэтэй тэрийг хадгалж өгдөг. Тэгэхээр миний мэдхээр болохоор Google Domains Google-с domain авах юм бол тэгдэг. Тэгээд free domain одоо энэ Namecheap-ээс авах юм бол тэгдэг. За цэг имэн Монголын вебсайт байна шүү дээ. Тэрэн дээр тэр Монголын цэг имэнтэй вебсайт авах юм бол вебсайтны нэр авах юм бол бид нар тэр нэрээ privacy нууцч болдгүй юм бэлээ. Би тэрийг олж чадаагүй. Тэгэд хэрвээ зөвөр тийм ээ өөрийнхөө нэрийг нууцлаа гэх юм бол имэнээс өөр ингээл цэг вебсайт гэдэг юу домен авахд ямар ч ялгаагүй. Бид нэр цэг имэн л Монголынх гээд тэгж жагаад л тийм ээ цэг имэн орцсон болохоос энэ бол ямар төгсгөлтэй тийм вебсайтны домен авч болно тийм ээ. За одоо би нэгээс авчи. Name.com, Namecheap.com ямлгаа юу вэ гинэ? Ялгаа байхгүй. Тэр болохоор зүгээр хоёр өөр компани байх. Тэг ингээд хайгаад үзэнгүүт тэр чи юу юм бэ гэд харангууд хоёр өөр компани. За одоо энэ бидний худалдааг хийж байна. За ямар ч гэсэн 6 вебсайтын аваад 6 privacy-г нь хийчиж тийм ээ. Тэгээд 16-аас 20. За энийг явж явах хооронд бид нар энэ нэг cPanel хамгийн анхны багтаа Apprentice 1 цэг вебсайт гэдэг вебсайтны нэртэй вебсайт domain нэртэй анхны баг юу болох вэ гэхээр leveling чи хамгийн анхны баг болсон тийм ээ. За маа гант тулга байна уу? Биш ээ гант тулга шүү. Дагалдан сурагч байна. За leveling хин үүсгэлээ. За энийг бол маш амархан шалгаж болно. За худалдаж авсан баярлалаа гэж байна. Тэгээд одоо би энийг manage хий. Тэгээ manage хийхэд бол энэ ч одоо юу manage хийдэг вэ гэхээр бид нар зүгээр name server гэдэг юм энийг нь солиод шүү дээ, тийм ээ. Энийг л оруулдаг. Энийг л одоо тохиргоо хийдэг. Энэ Apprentice нэг вебсайт гэдэг. Энэ болохоор зүгээр л ингэж одоо биднэрт л жоохон ингэж өөр энэ вебсайтн дээр л ингэж харагдаж байгаа болохоос ерөнхийдөө бүх вебсайт одоо өөрийн төрлийн юмтай мөртлөө name server гэдэг ийм энэ хэсэг нь бол байгаль ч басна. Ерөөсөө тэр бол байнга л байх хэрэгтэй. Тийм учраас name server гэдгийг нь хайгаад л энэ ч нэ одоо бид нар энэ cPanel-ийг яах гээд хаяг нь олох гэдэг байхгүй юу? Одоо би энэ чинь нэг аккаунт, шинэ аккаунт нэ, тийм ээ. Тэгээд за ямар package сонгох вэ? Нөгөө simple
бидний түр үүсгэсэн package ба шүү дээ. Тэгээд энэ дээр чинь domain дээр нь болохоор би Apprentice Nig website гэдэг оруулъя. Тэгээ username Apprentice Nig. Тэгээд энэ дээр би generate password. За энэ дээр болохоор би дахиж харагдуулахгүй тулд би password ингээд сонгодог юм. Copy. За password-ыг орууллаа. Тэгээд email хаягийг би 2 хичээлийн өмнө хэлсэнтэй. За Gmail Google-ийн email ба шүү дээ. Тэрийг яагаад ямар давуу талтай вэ гэхээр apprenticemn@gmail гэдэг аккаунт байгаа шүү дээ, тийм ээ. Тэрэн дээр би apprenticemn хичээл нэмэх тавьчаад энэ чинь би баг 1 гэж тавьчихна. Тэнгүүт чи энэ нэмэх тэмдэг ороогүй юм шиг зүгээр л миний хаяг руу очино. Гэхдээ надад харагдахдаа энэ нэмэх team баг 1 гэдгээр хаягаар очих واخгүй юу. Тэгээд эннийхээ хаягийг би энэ нэг аккаунтны email хаяг байгаа шүү дээ. apprenticemn@gmail гэдэг. Энэ email хаяг нь бол заавал сондгоо хаяг байх хэрэггүй. Гэхдээ би хэрвээ сондгоо хаяг хийя гэх юм бол нэмэх гэж тавьж байгаа 1 гэж тавьчих ч болно. 2 3 4 5 6-ыг ингээ хамаагүй тавьж болно. Тэгэхээр энэ apprenticemn@gmail дээр л очино. Тэр хаягн дээр л очино. Тэгээд дахин шалгахад apprenticemn за мөн байна. За тэгээд package-а сонгоцсон тийм ээ. За email spam assassin гэж юм. Spam assassin энийг бол бүгдийг ингээд яач болно. Email-д зөндөө хог ирдэ штэ. Тэрийг одоо яадаг шүүдэг юм байна аахгүй юу? За local mail server тийм ээ бид нар одоо өөрсдөө email-ийг авнаа гэдэг. Email-ийг өөрсдөө энэ сервер дээр явуулнаа гэдэг утгатай. Тэгээд ингээд доош харангуй чинь cPanel-ийг бид нар үүсгэж байгаа. cPanel ч юу юм бэ гэхээр одоо бидний энэ вебсайтын амьдрах байр л гэсэн үг аахгүй юу? Байр. Тийм ээ сервер амьдрах. Тэгээд асан чинь name server гэдэг ингэ гараад ирж байгаа. Тийм учраас одоо энэ name server-ыг бид нар энэ доменийнхаа нэр дээр тавина. Тэгэнгүүт энэ домен дээр очих гэсэн хүмүүс за энэ доменийх нь мэдээлэл нь хаана байна вэ гэх тэгэнгүүт name server дээр нь очиод name server-ийн хаяг нь болохоор буцаад ийшээ ирэнгүүт за танаа энэ name server дээр чинь Apprentice Nig цэг вебсайт гэдэг нэртэй вебсайт байна уу? Гингүүт чинь манай WHM харж агаад энэ Apprentice Nig гэдэг username-тэй энэ cPanel дээр байгаа. Тийш очоо гэд заагаад маршрутыг гаргаад өгч ийн гэж аахгүй. Тэгээд за би энийг create гэж дараа тий төр үлээж байгаарай. Password дахиад солиё. Тэгээд create. За анхныхаа cPanel-ыг бид нэр үүсгэж байна. Анхныхаа багийн cPanel-ыг бид нэр үүсгэлээ. Тийм ээ. За би энийг хадгалагчий. За хадгалсан байж болноо. Энд чинь нөгөө юу аахгүй юу? LastPass штэ. Би ингээд юу вебсайтныхаа вебсайт гэнэ интернетээр хэрэглэж байгаа бүх одоо нууц үгнүүдээ ингээ хадгалаад яваад байдаг. Тэгээ магтсан чинь байдгүй. Магтсан чинь үг нь хормон дээр ажилддаг үг нөө. За боли. Тэгээ дараа олъё. Тэгэд ингээ доош харж байгаа чи бидний одоо name server гэдэг энэ чи мэдээлэл нь байгаа. Name server бид нар энэ чи ирж агаад энэ чи тавиад copy paste. Тэгээд энэ нь бол ганцхан хоёрдугаарх нь өөр нь болохоор NS2 гэж байгааз тийм ээ. Name server 2 гэж байгаа. Тэгэл боллоо. За энийг би save хийгээ. Энэ бол маш буруу. Тэр саяны жижигхэн нэг ногоон чагтоогоос тэр бол маш
Маш онцгүй зүйл байлаа. Энэ заавал энэ дээр дардаг. Энэ save гэдэг энийг бол хэн хараад мэдх юм бэ, тийм ээ? Хэн ч хараад энийг одоо save гэдгийг анзаарахгүй шүү дээ. Томоо ийм бүгдээрээ том томтой жиж ганц энтэй ирсэн чинь ийм жижигхэн чагт байж идэг. Энэ бол онцгүй UX гэж байгаа. User experience. Одоо хүн вебсайт руу ороод хэрэглэж байгаа гот чинь одоо тэрний одоо төсөөлөл тийм ээ одоо үйлчлэгийн энэ вебсайт тэр хүнд ямар хандагдаж байна тийм ээ тэрнийхэн талаас маш бодох хэрэгтэй. Тэр ийм жоохон юм дээр жоохон энэ конопен дээр давах хэрэгцээ байхгүй. Тэрийг бас эдгээр вебсайт хийдэг хүмүүс тэрийг бас бодох хэрэгтэй. За одоо Apprentice.nig вебсайт гэдэг вебсайт чинь одоо би манай cPanel руу очиж явах хэрэгтэй. За арай болоогүй байна. Дахин хэлэхэд одоо би бид нар ингээд зөвхөн вебсайт хийж өгчөө тийм ээ. За вебсайт хийгээ болчлоо. Тийм ээ хүмүүс ингээд бодно шүү дээ. За яасан cPanel үүсгэсэн үү? Domain name авчихсан уу? Тэгээ энэ яагаад ингээд орохгүй байна? Энэ Apprentice.nig вебсайт гээд очсон ч болохгүй байх ингээд цагаан ууцгаараад байгаа юм бэ? Яагаад байгаа юм бэ? DNS Pro гээд ийм гараад ирж байгаа юм бол юу гэдэг лээ? Энд чи дэлхийд даяар цацагдж байгаа. Энэ дөнгөж сая авсан мэдээлэл, дөнгөж сая авсан вебсайт байгаа. Тэрний мэдээлэл бол тийм ээ одоо юу очоогүй байгаа. Тийм учраас тийм ээ та түр хүлээжээ 24 цагийн дотор болноо гэж хэлэх ёстой. Тэгээд энэ бас миний шууд энэ саяны оруулсан аккаунтны пассвордын шиг гаргаад ирсэн байна. Энэ бол ерөнхийдөө бол муу зүйл байгаа юм. Ингэж гарах ёсгүй. Энэ бол маш буруу зүйл хийсэн байна энэ cPanel. Энийг янзлах ёстой. За тэр ч яг. Тэгээд би хэдүүлээ өнөөдөр дараагийнхаа хагас дээр хэдүүлээ багтаа хувааж оръё. Тэгээд баг болгоно cPanel-тай болно гэж байгаа. Өнөөдөр би энэ бүгдийн 9 сүлэнгийн ингэж нээж амжихгүй болвол энэ бол нэг удаад ахын байхгүй. Тэгэхдээ амжихгүй болвол бид нар багт чинь ингээд оруулаад багийн чинь нөгөө Slack-аар оруулаад пассвордыг өгөөд тэгээд та хамтдаа өөрсдөө ороод энэ cPanel дээр ороод өөрсдийнхөө email аккаунтыг нээгээд тэгээд яваарай. За одоо би энэ чинь ингээд хийсэн email list гээд очиод үзье тийм ээ. WH-ийн дээр бол одоо яваад байгаа шүү дээ. Тэгээд за би энэ аккаунтны cPanel руу би яаж орох вэ? Гэдэг оронгод энэ cPanel дээр нь дарч. Тэнгүүд би шууд энэ Apprentice.nig website гэдэг вебсайтны энэ аюусан доменыг авчиж вебсайт Apprentice.nig website гэдэг вебсайтны cPanel дээр орчиж байгаа юм тийм ээ. Тэгээд энэ чинь email гэж ороод та нар одоо хамгийн түрүүнд бид нар юу хийх вэ? Create гэдэг дээр дараад өөрийнхөө нэрийг энэ чинь оруулаад тийм ээ. За Apprentice. За би болохоор I гэдэг өгчий. I at Apprentice.nig website гэдэг нэртэй домен дээр би email үүсгэж байгаа. Энд өөрийнхөө нууц кодыг оруулаад тэгээд create гэж дар. Тийм ээ. За би одоо энэ чи нууц код оруулчихъя. Тэгээд хэдүүлээ туршаад үзье. Create гэд. За одоо энэ чи cPanel дээр байгаа cPanel гэдэг чинь бүх удирдлагын панел шүү дээ, тийм ээ. Удирдлагын панелыг удирдах байгаа хүн бол бүх энэ email руу очиод дотор нь юу болоод байгааг үзэж болно. Тэгэхэд check email гэдгээр дараад тэгэнгүүт чинь шууд за хэрвээ ийм гарах юм бол энэ асуудалгүй шүү. Энийг шууд advanced гэдгээр дарж байгаа proceed гэдгээр дарна шүү. Энэ тааны мэдээллийн хулгайлан гэж сонь бичсэн байгаа. Яа тэгэхээр энэ чинь нөгөө HTTPS гэж байгаа. Энийг бол дараа хэдүүлээ ойлгоно. Тэгээд энэ round cube гэдгийг сонгоно. Тэнгүүт чинь одоо бидний өөрсдийн вебсайтыг гараад ирж байгаа байхгүй. Compose гэж дараад одоо би өөрийнхөө apprentice.mn@gmail тийм ээ. Гэхдээ би энийг хаанаас явуулж байгаа вэ? Apprentice.nig вебсайтаас явуулж байгаа. Тийм учраас зүгээр ингээ хэдүүлээ туршаад үзье заяа нөгөө Google-ийн юмыг. Сайн байна уу?
Ингээд одоо бидний өөрсдийнхөө үүсгэсэн имэйл хаягаас ингээд бичээд явж байгаа шүү дээ. Сайн ингээд л өөртөө ярьчих те. За send гэдээ дараад үзье. Хэн жоох удаж магадгүй. Сайн байна уу гэд ирээдэж байгааз. Тэгэд ингээд харахад сайн apprentice хаашаа явуулсан хаяг вэ гэд харангууд apprentice гэсэн мэтлээ нэмэхтэй. Тэгээд apprentice нэг вебсайт гэдэг. Ингэж бичсэн мөртлөө миний хаяг Google дээр хурд ирсэн байгаа байхгүй юу? Тийм ээ? Энийг юунд хэрэглэдэг вэ гэхээр фильтр. Тэгээд хэрвээ бид нэр одоо өөр газар ингээд аккаунт нээдэн шүү дээ. Тэр чинь заавал вебсайт, имэйл хэрэг болдог тийм ээ. Имэйл хэрэг болоход өөрийнхөө имэйлийг бичихтэй имэйлийнхээ хаягийг тавьчаад нэмдэг нь одоо жишээ нь би хааны тий e-mart ч юм уу тийм ээ номинд одоо бүртгүүлэх юм бол би өөрийнхөө apprentice email тэгээд нэмдэг нь номин гэж бичээд @gmail гэж бичдэг. Тэгээд тэр номингийн имэйл надад ирээл ах юм бол тийм ээ тэрийг ерөөсө болохгүй зогсоод чадахгүй бол тэр нэмэх номинтой имэйлийнхээ хаягуудыг бүгдийг нь фильтр хийж хагаад блоклж болдог байхгүй. Тийм маш хэрэгтэй шүү. Тэрийг мэдж аваарай. За тэгээд ерөнхийдөө 7:50 болчлоо хэдүүлээ нэг 10 минутын завсарлага авъя. Тэгснийхаа дараа багтаа хувааж багтаа оръё. Тэгээд багтаа энэ хичээл багтаа орж амжаагүй чадаагүй хүмүүс нь тэгээд дахиж тийм ээ холбоо яриад тэгээ бид нэр багтан дахиад хуваад оруулна шүү. Тэгээд манай дагалдан сурагч өнөөдөр нэг дагалдан сурагч маань ажилдаа болсон байгаа. Тэгээд нэг гэн хүн байгаа. Нэг гэн сурагч байгаа. Тэгээд тэр сурагчаараа би энэ cPanel-уудаа тийм ээ үүсгүүлэхийг бодъё, хийлгүүлэхийг бодъё. Тэгээд тэгснийхаа дараа багтаа орно. Баг болгон cPanel-тай болчихж байгаа гэсэн үг. Тэгээ баг болгон одоо энэ DigitalOcean нь шүү дээ. Энд чинь одоо бид сарын $40 төлбөртэй хэрэгжилж байгаа тэр сервер байгаа. Тэрийг одоо устгаад $5 сервер 10 багт аваад. Тийм ээ? 10 багтаа. Тэгээд бүх баг нэг өөрийн гэсэн ийм бид нар түрүү ингээд ороод байгаа энэ бидний сервер биш үү? Apprentice бүгдээрээ өөрийн гэсэн ийм баг болгон ийм сервертэй болно. Тэгээд яагаад ингэж байна вэ гэхээр зарим хүмүүс AMPP-ээс суулгаж чадахгүй. Зарим хүмүүс тэр Ubuntu-гийн серверыг хэрэгж чадахгүй. За зарим хүмүүс нь тийм ээ компьютер дээр юм суулгаж чадахгүй байна. Тэгвэл ядаж хэрвээ компьютер дээр чи явахгүй бол энэ програмынхаа хичээлийг вебсайт хөгжүүлж байгаа юмнуудаа энэ cPanel дээр явуулчих болно. Эсвэл бол энэ сервероо сайн ингээд мэдээд сураад авсан хүмүүс нь болохоор шууд энэ DigitalOcean дээр байгаа өөрийнхөө Ubuntu сервер дээр явуулчих болно. Тийм ээ? Тэгээд ерөнхийдөө болохоор би та бүхэндээ бүх боломжийг л олгож байна гэж ойлгох хэрэгтэй. Тийм ээ? Тэгээд бүх боломжийг л одоо бүх болохгүй байгаа одоо дутагдал юу байна? Тэр бүгдийг л одоо би хангах зорилготой ийм юм хийж байгаа шүү. Тэгээд ийм хийж байгаа далимдаа бид нар ингээд дахиад хэд удаа хийгээд сураад давтаад явж байгаа зүйл шүү. За тэгээд 10 минутын дараа дахиж уулзъя. Багтаа хуваагдъя. Тэгээд цаашаа үргэлжлүүлье. Яаж ийна залуу. Яг баларлаа шүү. За. Тэгээд одоо ерөнхийдөө төр багтаа хүмүүс нэмэхэд төр хүлээж байгаарай. Чи өчигдөр нэг зарим хүмүүс хамтдаа багт орё гэж хүсэлт явуулсан байсан. Тэрийг би шалгаадахъя. Тэгээд одоохондоо багийнхаа өрөөнд хүмүүс одоо ингэж за team A team дээр орё тийм ээ. Энэ дээр орж агаад
За A team-ийн хүн Choi бол алга байна. A team-ийг авах хүн байна уу? За би энэ ч одоо A team дээр хүн нэмээдхий. Өчигдөр огч ирсний 2 хүн байсан. Төр хүлээж байгаарай. За тэгээд одоо ингээд ерөнхийдөө багтаа ингээд хэдүүлээ орно штэ. За энэ best гэдэг багт бол хүмүүс аль хэзээ орцсон байна. Ингээд харахад 11 хүн байна. Тэрнээс чинь би энэ хамтдаа орцсон байгаа. Тэрэн дээрс дахиж манай дагалдан сурж байгаа хоёр сурагч орцсон байгаа. Тэгэхээр 3-ыг хасгаар ерөнхийдөө биднэрт 8 хүн энэ багт орцсон байна гэж тооцсон. Тэгээд за өнөөдөр 86 хүн байна тийм ээ. За 86 хүнийг за 90 хүн гэж бодъё. Нэг багт бол 17 хүн орцсон байх хэрэгтэй шүү. Тэгээд хэрвээ best гэдэг баг дээр одоо 10 хүн 2 хүн л дутуу байна. Best гэдэг баг дээр орох хүмүүс байвал орж болно. Тэгээд энэ Slack дээр одоо бид нар юу хийж болно гэж бидний одоо энэ яг хувийн private channel байгаа шүү дээ. Энд чинь нэг хувийн channel, хувийн сувг үүсгэсэн баг болгон тийм ээ. Баг болгон дотроо ингээд бид нар харж байхад за би нэг жоохон томсгохгүй. За үлээж байгаарай. За A team багийн эзэн өнөөдөр байхгүй байлаа. Тэгэхээр өчигдөр орё гэсэн 2 хүнийг оруулчлаа. Та хоёр тэгээд энэ багийг өдөрдөөд одоо юунаас хойш түүнээс цааш өдөрдөөд явна шүү. Тэгээд энэ дээр яаж хүн нэмдэг вэ дахин харуулхад тийм ээ багийн одоо баг өдөрж явж байгаа хүмүүс нэмэх гэдэгтээ дарж агаад энэ add гэж байгаа тийм ээ continue гэдэг дээр нь дараад тэгээд энэ ч нэрийн бичээ сонгож авъя шүү. За юу. Тэгээд нэр бич сонгож авсны дараа багуудаа багтаа ингээ орсныга дараа энэ date-ийн нөөнийг дахиж энэ зурааsh биш. За миний энэ дэлгэцний нөөнийг зурган дээр гараад байгаа шүү. Энэ дээр дараад энэ call гэж байгааз энэ call гэдэг юм дээр дарангуут чинь та нар багийнхаа хооронд ингээд Slack-аараа дамжуулаад хоорондоо ярьж болно шүү. Хоорондоо одоо юу гэх юм voice call хийж болно тийм үү? Уцтаж болно. Тэгээд Choi Amiga буруу Choi орцсон байгаа юм энэ ч тэгвэл. За тийм баг. За Choi хаслаа. Тэгээд Amiga-г нэмлээ. Amiga Choi. За та нар тэгээд одоо энэ өрөөнд орсон бол та нар өөрсдөө ингээд хүн нэмэх боломжтой байх ёстой оролдоод үзээрэй тийм ээ. Тэгээд 63 хүн 67 хүн энэ байна. Тэгээд 67 хүнийг одоо би яаж харах вэ гэхээр энэ нөөний шууд вебсайтаараа орж штэ би. Вебсайтаараа орж ингээд үзэж чинь тийм ээ. Энд чи зүгээр вебсайтны хуудас байгаа. Тэгээд би одоо members гэдэгдээ дарангууд энэ доор нэгээд баахан хүмүүс нь бүгдээр ингэ байгаа байхгүй юу? Тэнгүүч би бүх хүмүүс нэгээд жагссан байгаа те. Энийг нөтх inspect element биш үү? Тэрүүгээрээ ингэж харъя. Тэнгүүч бүх юу нэгээд дотор байгаа зүйлс нь энэ арай жоохон том байна надаа. Харахад жоохон хэцүү байна. Тэгээд энэ байгаа. Энийг би бүгднгийн
доош гүйлгээд ерөнхийдөө хуулаад авчи. Тэгээд энэ spreadsheet-ийг хэрэглэе. Та бүгд зүгээр л ингээ харуулж байгаа тийм ээ. Тэгээд remove гэдэг одоо нэг button канапууд нь ороод ирсэн байна. Энэ button-уудыг яаж алгуулах вэ гэхээр за та нар багтаа орцсон байгаа хүмүүс нь яриад нөө юу call хийх гээд үзээрэй хоорондоо. За тэгээд энийг ерөнхийдөө би цэвэрлжлээ. Remove гэдэг үгийг нь алга болгоод. $97 хүн тийм ээ. За ерөнхийдөө ингэж хуваач идөө. Аагаас эхлэв тийм ээ. За 18 дотор хэдэн хүн байна? 4 хүн байна. 4 хүн дээр A team юм чинь A choice чинь өөрөө орсон байгаа тийм. За энэ 3 хүнийг за төрүүлж байгаарай. Шууд үсгээр нь нэрээр нь жагсаагаад оруулчих. Delete column. За тэгээд өөрөө аль хэзээ багт орсон бол дахиж багт ороод хэрэггүй шүү. Орцсон давхардаж орсон бол орцсон гэдгээ хэлээд тэгээд энэчээс эхлээд хүмүүсээ аваад явъя. Бацаа бэстэд орсон гинэ гэж байна. За одоо би ингээд багт нь ингээд 3 хүнийг энэ чи одоо 4 хүн байгаа тийм ээ. Энд дээр дахиад нэмээд 6 хүн бацаа орсон гэж байна. Энэ жоох удах юм шиг байна. Ингээд орчие. За тэгээд ингээд бичингүүд та нар энэ шууд нэрийг ингээд хуулж аваа тийм ээ. А-гийн copy гэдэг юм багадаа нэмээд энэчээс ингээд хайхад энэ хүн гараад ирэх ёстой. Тэгээд нэмээд яваарай. За best team дээр дараагийн 6 хүн. За best team дээр чи аль хэзээ 10 хүн орсон байх шүү. Best team дахиж хүн нэмж хэрэггүй шүү, болсон шүү. За Eagles гэдэг багт ганц тулгамаар хаана байна аа? Биш ээ. Eagles гэдэг багийг авах хүн хэм байна? Eagles гэдэг багийг авах хүн байна уу? Eagles гэдэг чинь хэн блэ? Хэний баг блэ?
За 2 баг Монголд байгаа юм шүү. Багт орох хүмүүс байна уу? Өөрийн багаа аваад орох юм байна уу? За Eagles. За юу аль багч орох нь яах вэ гэсэн хүн хаана байна? Та нар багтаа ороод видео voice call хийж болж гин үү? Багтаа байгаа хүмүүс нь. За, Nuke Bobby 2 Eagles гэдэг багийг аваарэ. Add new people. Bobby. За, Bobby өөрийнхөө багтаа энэ хүмүүсийг нэмээд аваарай. 2 хүн орсон байгаа. Энэ 8 хүнийг багтаа нэмэн шүү Bobby. Харж гин үү? Шууд ингэж ураад нэрээр нь хайж агаад ураад яаж нэмдгийг харсан байсаа тэ нэмэх хэсгээр дарж агаад ингэж нэрээ оруулаад энэ ч хайгаад нэмээд яваарай. За, Hope гэдэг багийг авах хүн байна уу? Hope гэдэг чинь хэм блэ? За. За. Инх баясгалан Hope гэдэг баг дорлоо. Тэгээд инх баясгалан та ингээд дараагийнхаа 9 хүнийг ингээд оруулаарэ. За намайг Пүрвэ Ихо гэдэг хүн яагаад залгаад байна? Хүмүүс өрөөрэй. За Ихо энэ дотор одоо 3 хүн орцсон байна. 3 дээр дахиж нэмээд 7 хүн нэмье. За тэгээд илүү орсон хүмүүс нь тэгээд багтаа ороод ерөнхийдөө багны тоо бол ерөнхийдөө ойролцоогоор зүгээр 10 хүн гэж байгаа шүү дээ. Тэгээд зарим багт нь 11 12 тэр бол ерөнхийдөө бол хамаагүй. Тэгэл сүүлд орж иж байгаа хүмүүс одоо дөнгөж 80 хэдэн хүмүүс орсон байж тээ. Тэрнээс одоо дахиж хүмүүс мэдээж биднэрт нэмэгдэнэ. Тэгээд тэр хүмүүсээ нэмээд явчих шүү. Leveling LTZ-ийн дүүрсэн байна тийм ээ. За Mind Power дээр чинь Friezo байна. За Friezoгийн хүмүүс энэ 9 хүнээс оролдоод үзээрэй. Тэгээд орцсон баг дэлхийзээ орцсон хүмүүс нь хилээрээ орцсон шүү гэд. За Ган зориг Батболд дахиад энэчээс нэг 10 хүн үзье. Энэ 10 хүнийг нэмээд үзээрэй. Тэгээд энэ ч давхарцсан хүмүүсд байгаа. Тэн цаа зултгүй. За баг 7 Team 7 дээр хэн байлаа?
Team 7. Team 7 гэдэг 7 гэдэг багийг авах хүн байна уу? 7 гэдэг нэртэй багт за хамгийн сүүлийнхийг харъя да. За багшаа би найзтайгаа хамтаар хийж байна. За жаргалан номин хүрлээ гэдэг хоёр хүн 7 гэдэг багт орно шүү. Номин хүрлээ. Тэгээд жаргалан гэдэг хүн. За та нар энэ 7 гэдэг багт орсон байгаа. Анзаараарай, хараарай. Тэгээд давхарт багт орсон хүмүүс нь давхарт би аль хэзээ багтаа гэдгээ хэлээрэй. Номин орсон байгаа. За энэ хүмүүсийг сонгоод үз. Тэгээд за тэр нэр хүмүүсээ нэмээд яваарай одоо. Багт ороогүй хүмүүс нь 4.13 дээр бичээд 7 орё гэж байна. 7 орё гэж байгаа хүмүүсийн нэмээд яваарай. 7 орно гэсэн 7 байгаа баг жаргалан номин энэ 7 орё гэсэн хүмүүсийг нэмээд яваарай. За тэгээд хоорондоо ярилцаад тэр багт орё гэсэн хүмүүсийн та нарт ингэ хүсэж явуулж шүү энэ. За 7 руу яагаад хүмүүс их ороод байна? Юу болоод 7 орё гэдэг байна? Нөгөө нэг юу баг авах уу гэсэн чинь тэгж байгаа юм те. За mind power гэдэг багт орё гэж байна. Tommy T за би нэмчидөө. За одоо ингээд шууд за best гэдэг баг руу ороод би ингээд voice call хийж штэ. Би төлбөртөө юу яаж шийдэж болд юм бэ? Уучлаарай. Буруу юм хэлсэн байна. Бид нар чи үнэгүй юм хэлж байгаа юм байна шүү дээ. Тэгээд төлбөртөө болохоор нэг хүний $4 билүү? Slack чинь $5 билүү? Сарын тийм байгаа. За тэгээд ерөнхийдөө юу уцаараа чаддгүй маа гэхэд би энэ Slack-а нэхээс өмнө би Apprentice-тэй зориулж нэг юм юу Discord дээр 2 сарын өмнө нээсэн байгаа. Тэрэн дээр орж магадгүй, тэрийг бас хамтдаа ирж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө энэ ч ингээд байж байгаарэ. За тэгээ би бинтээ танилцаад багт ороогүй хүмүүс нь 4 сарын 13-ныхаа энэ юун дээр орж байгаад нэмээд байгаарай. Баг руугаа багтаа нэмээд байгаарай. Баг одоо дутуу байгаа хүмүүс 13-тай. За A team дахиж нэг хүн нэмэх боломжтой шүү. Хүмүүс ингээд нэмээд байгаарай. Энэ 13-аас за гой. За тэгээ та нар
ерөнхийдөө хоорондоо тэгээ танилцаад баг багтаа ороод за хин юу ойлгож байна, хин юу чадж байна тийм ээ тэрийгээ яриад билгүүтээ 2003@gmail гэдэг хүн зургаа солиорой. Энд хүүхдүүд байгаа шүү. Зургаа солихгүй бол хасан шүү. Харин тийм байна. Ерөөсөө юу voice call хийж болохгүй маань. Уучлаарай. Тэрийг янзлах юм хийнэ. За. Багт ороогүй байгаа хүн байна уу? Багт ороогүй байгаа хүмүүс байна уу? 13 дээр бичээрэй. За, A-team болсон 14 хүнтэй болчлоо гинэ. Боллоо. A-team дүүрсэн шүү. Best бас дүүрч. Eagles дүүрч. Hope нэг хүн дутуу байна. Оо, Ecod 22 хүн орсон байна. Та нар багийнхаа юу даацыг дааж чадахгүй шүү. Тийм хүн орох юм бол гаргахын манай дагалан сурагч байгаа Дүдү гэдэг нэртэй. Joiner Дүдү гэдэг хүнтэй холбогдоорой. Тэр хүн багаас хүмүүсийг хасч чадна шүү. За та наатаа хийж байгаарай. Тэгээд би энийг за би одоо C panel-уудаар нэмэгдэхий. Та нар хоорондоо танилцаад яриад тэгээд байж байгаарэ. За, Apprentice 2-ыг нэмье.
За энэ нэг алдаа харж штэ тийм ээ. Сая юу болов гэсэн чинь энэ би сая нэг аккаунт нэгчсэн нөө cPanel аккаунт нэгэх гээд тэгсэн чинь эхний 8 юу үсгэн нэрнийх нь 1 2 3 4 5 6 7 8 энэ 8 үсгийг ядаж өөр ах хэвээр гинэ. Тэгэх юм бол ингэж за domain list манай нөө Монгол ID энчээс авсан байхгүй юу? Дахин шалгая. 1 2 3 4 5 6 7 8 9 0 байгаа л тэ 0-аа хийцэн байгаа байх. Гэж найдаа. Тэгсэн чи үгүй байна уу? За ерөнхийдөө бүх доменуудаа бүгднгийнх нь одоо name server-ийн манай байгаа host хийж байгаа нь WHM руу явуулсан байгаа. Яа тэр бүгдээрээ л энэ доор байна, тийм ээ. Тийм учраас амарчлаа тэгье. За манайхан төр хүлээж байгаарай. Create new domain Apprentice 3 Горогчи За одоо бид нар яг ингээд бүгдээрээ
зэрэг ороод ирэх юм бол энэ сервер бол ерөнхийдөө бол даацыг бол хүлээж чадахгүй, дааж чадахгүй. Тийм ээ. Тэгээд юу зав чөлөөгөөрөө өнөөдрийн хичээл дууссаны дараа та нар чөлөө цагаараа ороод өөрсдийнхөө имэйлийг үүсгээд тэгээд энэ cPanel-ыг яг боддоор нь хэрэглээд үзэн шүү. Тэгээд ерөнхийдөө өөрсдөө юу subdomain үүсгэх нь тийм ээ. Create new. За тав. За ер нь талдаа орлоо доо. Та нар минь үүдээгүй байх гэж найдаж байна. Friend олоо. Friend name. Би яагаад та нарт одоохондоо нээсэн байгаа тийм ээ үүсгэсэн байгаа cPanel өгөхгүй байна вэ гэхээр вэ штэ. Би та нарт өгөөд бүгдээр зэрэг орж ирээд манай энэ WH-ийн түрээсж байгаа тэр сарын 50 $50 аккаунт биш үү? Тэрийг нураачих юм бол би энэ үлдснээ ч үүсгэж чадах болчихно. Тийм учраас жоохон бодолтой. Тэгээ та нарт яг боддоор харуулъя гэж ингэж хийж байгаа юм. Нэмлээ. Never get энэ дээр дараа дахиад гарч ирээд ах тийм ээ. За 9 дугаар cPanel үүсгэлээ. Макста багада хэдэн хүн авч болох вэ гэж байна. 10 байгаа да. Тэгээд дагалдан сурж байгаа 2 сурагч тэндээ аль хэзээ орсон байгаа. Тэгэхээр 12 гэсэн үг. Тэгээд надтай нийлээ 13 болсон байгаа гэсэн үг. 13 л байгаад макс шүү. Йоо.
За. За. Одоо ингээд харъя. Дүнсээ ялцуулаад 0-оос 9 хүртэл ийм 10 cPanel үүсгэжлээ. Тэгээ биднэрт бол 9 баг байгаа, тийм ээ. За, тэгвэл 10 дахь багаа нэй. Joiner Dudu гэдэг хүнтэй холбогдоод за 10 дугаар багаа нээх гэж шүү. Тэрэн дээр энэ хүнтэй холбоо бариад багтаа орно шүү. 10 дугаар баг 10 дахь баг нэй. Тийм учраас channel is нэгэд. Team 10 10 гэдэг баг нэй. Нилээн болнох гэж бодож ирсэн юм аа. За 10 дахь багт бүх үлдсэн хүмүүс нь ороорой. Энэ Dudu гэдэг хүнтэй, Joiner Dudu гэдэг хүнтэй Dude юу юм бэ? Бороо хэлээд байгаа юм уу? Joiner Dudu. Намайг арай шоолоод байна. За тэгээд 10 дахь багтаа орчхоо. Одоо би баг болгонд бүгдэнд нь cPanel-ийг чинь хаягийг өгөөд орох логин хийх аккаунтыг чинь сая би үүсгэлээ. Тэрийгээ өгье. Тэгээд та нар минь ороод үзээрэй. Тэгээд нурах юм бол нурхал үнэхээр магадaltaй шүү. Бид нар 100 хэдүүлээ зэрэг пак гэж орох юм бол тэр бол ойлгомжтой, тийм ээ? Ойлгомжтой байх гэж бодож байна. Joiner Dudu чинь дагалдан сурагчаа хүн байгаа. Тэр хүн бүх яг надтай зэрэг бүх багд орсон байгаа. Тэгээд тэр хүн багаас хүн гаргах хэрэгтэй бол тэр хүн гаргадаг аккаунттай байгаа. Тэгээд тэр Joiner Dudu гэдэг хүнтэй холбоо бариад ёо шүү. За, ер багтаа орсон багт ороогүй байгаа хүмүүс байна уу? За, 18-д одоо анхны өөрсдийн cPanel-ийг өгөхөд бэлэн боллоо. Ингээд ороод үзье. За, тэгээд ерөнхийдөө замбраата хэрэглээрээ энийг одоо өөрсдийнхөө л гэж хэрэглэж явна шүү. Тэгээ би та бүх cPanel руу ороод шалгана. Тийм ээ, юу хийсэн байна, ямар email аккаунтнууд нээсэн байна. Email аккаунтаараа одоо хэрвээ энэ чинь email аккаунтаа нээх юм бол бид нар нөгөө нэг юу манай сургалтын дээр бас IMAP гэдэг юм байгаа шүү дээ. IMAP гэдэг юм чи яаж хийх үү? Тийм ээ, яаж тохируулах уу? Тэрнийхэн талаар хэлж өгнө. Тэгээ маш эмх цэгцтэй бага үүсгээд cPanel-а хэрэглээд яваарай. За, A-Team cPanel credentials тэгээд хаягтайгаа ингээд очлоо. Ороод үзээрэй.
Ямар нэгэн асуудал гарах юм бол хэлээрэй. Дахин сануулхад бүгдээрээ орж байгаа энэ ачааллыг даахгүй байж магадгүй шүү. Тэгээд зарим хүмүүс энэ код яг бичиж байгаа хэсгээр жоохон шантарч байх шиг байлээ. Тэр бол за кодоо яд бичдэггүй маа гэхэд ядаж өөрийнхөө вебсайтаа боллоо гэхэд энийг өөрөө хөтлөөд явцдаг чадвартай боломжтой болох хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ? Тэгтээ тэргүй одоо бидний энэ амьдарч байгаа нийгэмд тэгтээ тэргүй бүх юм интернет рүү цахим руу орно. Тэгээд цахим руу орсон үед энийг хийж чаддгүй мэддгүй хүн бол үнэхээр хохирно, тийм ээ? Өөр хүнд хэдэн зуун мянган төгрөг төлж иж энэ тохиргоог чинь ийм амархан хийж тохирхоог өөр хүнд мөнгө төлөөл явж байгаа байхгүй юу, тийм ээ? Тийм учраас өөртөө ядаж энийг хийгээд сурчих юм бол ядаж энийг хийгснийгаа дараа нэг WordPress гэдэг нэг вебсайт бид нар үнэгүй авсан вебсайт байна шүү дээ. Тэднийг одоо бид нар өөрсдөө бодитоор суулгана. Тэгээд бодитоор суулгангууд бид нар тэрэн дээр яг өөрсдийнхөө нөө дэлгүүрийнхаа юмыг хийгээ явна. Өөрийнхөө онлайн дэлгүүртээ болно. Тийм ээ. Тэгээд яваад ирнэ. За, A-team болчлоо. За, best гэдэг баг cPanel ч орж ирлээ шүү. Eagles cPanel-ийн credentials орлоо шүү. Hope дээр дахиж орлоо. Echo юу гэж дуудах вэ? Echo. За энэ leveling гэдэг баг бол маш чимээгүй байна. Ямар ч дуу хөөрэг алга. Хоорондоо ярилцаарай, бие биентэй танилцаарай. Энд хүн байна уу? За, Mind Power cPanel очлоо. Тэгээд Team PP cPanel очлоо. Team 7 cPanel очлоо. Team 10 10-р багт cPanel-ийн credentials очлоо. За ерөнхийдөө тэгээд өнөөдөртөө бид нар юу хийсэн бэ гэхээр WHA мэдээ хэрэгжилж агаад яг тэр cPanel одоо хүнд зарж байгаа cPanel-аа яаж тохируулах вэ? Хэмжээг нь яаж хязгаарлах вэ? Тийм ээ. Тэртээ бидний авч байгаа WHM гэдэг аккаунт чинь болохоор тийм хязгаартай. Тийм ээ. Бид нар бол хязгааргүй unlimited юм хэрэглээд байгаа биш аахгүй. Бид чинь төлбөрөө төлөө, тийм ээ. Тэгээд төлбөрөө төлж байгаа. Тэрнээсээ бид нар өөрсдөө орлого олж авахын тулд тэр чинь за хичнээн боломжтой тэрийг хэд хэдээр хуваагаад, тийм ээ. Тэгээ бид нар зардлаа олж аваад нэг ашгаа олж авна. Тийм ээ. Тэгээд тэрэн дээр чинь бид нар яг тэр тохиргоогийн cPanel-ийнхаа тохиргоог нь хийлээ. Энд дээр тохиргоог нь орууллаа package гэдэг юм дээр. Edit package тийм ээ. Энд дээр орууллаа. Тэгээд оруулсныхаа дараа энэ package-ийг хэрэгжилж агаад cPanel аккаунтууд, вебсайтууд нээлээ. Тэгээд нээснийхаа дараа одоо та нар тэр вебсайт руу ороод ирж байгаа хэрэг. Наадах чинь вебсайтыг өдөрдөж байгаа бүх хүмүүс энэ cPanel-д ороод өөрийнхөө энэ email аккаунтыг нээгээд domain солиод шалгаад явж байгаа. Тэгээд энэ дээр одоо орсон хүмүүс нь хэрвээ бид нар хамтдаа зэрэг орж болохгүй байвал ямар нэгэн асуудал гарах юм бол cPanel дотор орж байгаад өөрсдөө дахиж өөрийн хувийн аккаунт нээгээд үзээрэй. cPanel дээр. cPanel руу ордог. Миний сая өгсөн одоо энэ юу шүү дээ? Apren 0, Apren 1, Apren 2 гэдэг байгаа тэр аккаунт. Тэрийг одоо ганц удаа хэрэглээд л өөртөө хувийн нэг cPanel-ийн аккаунт нээж авахыг бодоорой хамгийн түрүүнд. Тэгээд
За энэ дахиад нэг 10 хүн ороогүй байгаа маань гэж байна. Тэгээд 10 хүнээ одоо дахиад багтаа нэг нь хуваагаад оруулчих. Нэг хүн нэмээд оруулъя. Дөнгөсөө би дууга хаацсан байсан өөр хүнтэй ярьж ирсэн уучлаарай. За, cPanel дээр юу хийх ёстой вэ гэж байна. cPanel дээр ерөнхийдөө email аккаунтаа нээгээд авчих. За, email игдээ дээр орж аваад өөртөө зориулаад email аккаунтаа нээгээд ав. Тэрийг би үзүүлсэн тийм ээ. Тэгээд хоёрдугаарт нь өөрийн гэсэн FTP аккаунт гэдэг юм нэгээд авчих. Энд чинь зүгээр өөрийнхөө нэрийг оруулаад пассвордаа дахиж хийгээд тэгээд directory гэдгийн зүгээр ингээд юун дээрээ орхичиж болно. Одоохондоо тэгээд Quora гэдгийг unlimited гээд өөртөө бас FTP гэдэг аккаунт нээгээрэй. Нэгдүгээрт email, хоёрдугаарт FTP. Тэгээд ерөнхийдөө тэр байх болно. FTP-гээ хэрэгжилж байгаад одоо бид нар яг энэ Сингапурт байгаа сервер руугаа шууд энэ төхөөрөмжөөрөө бидний нэг VS Code шүү дээ. Тэрүүгээр шууд холбогдоод эсвэл FileZilla гэдэг юм аа холбогдоод тийшээгээ кодоо оруулчихна. Тэнгүүт бидний нөгөө AMPPS дээр хийж исэн код тэр болохоор шууд сервер дээр, шууд вебсайт дээр боддоор амьдаар гэх юм уу тийм ээ, шууд амьд яваад эхэлж байгаа гэсэн үг. Тэгж болно. Тэгээд бид нар маргааш хэдүүлээ subdomain яаж нэхийг сурыг. Тэгээд зарим хүмүүс AMPPS-ийг суулгаж чадахгүй байна гэсэн. Тэрэн дээр болохоор бид нар юу суулгах вэ? AMPPS суулгахгүй байгаа хүмүүст XAMPP гэдэг одоо XAMPP гэдэг AMPP нь болохгүй бол XAMPP-ийг суулгаад үзээрэй. Суулгах гээд оролдоод үзээрэй. Тэгээд энийг би бол маргааш дахиж зааж өгье. Тийм ээ. Тэгээд алийг мэдчих яхад бол ямар ч асуудал байхгүй. Хэрвээ бид нар ингээд одоо гадаадаас тийм ээ ажил авъя гэхэд AMPPS мэднэ, XAMPP мэднэ, тийм ээ. Тэгээд Ubuntu за cPanel үргэлжлүүлээ явчих чадна. Ийм вебсайт зарж байгаа газрууд бүгдээрээ WHM гэдэг юм хэрэгжилж байгаа. Гарцаагүй. WHM-ийг удирдаад явчих чадна юм. Ядаж ийм төхөөрөмжүүдийг бол бидний одоо өдөр яг амьдрал дээр туршаад туршилт хийгээд явж байгаа. Тэгээд дээрэс нь одоо Slack хэрэгжилж байна. Тийм ээ. Дээрэс нь дахиад Asana гэдэг юм хэрэгжилж байна. Тийм одоо task manager тийм зүйлүүдийг одоо Jira гэдгийг одоо бид нэр хэрэгжилж эхэлнэ. Тэгээд бид нар email нөгөө list гэдэг имэйлийн талаар би танад юу хийж өгсөн шүү дээ. Email list гэдэг чинь юу юм бэ? Зүгээр юм багт зориулаад email хийждэг. Тэр багийн email одоо тийм ээ баг 1 гэчээд email хаяг тэр баг 1 гэж email хаяг үсчээд тэр баг нэгтэн за нэгдүгээр багт нь хин орох ёстой гэдэг энэ email-ийг ингээд юу гэх тэр багт нь оруулцдаг. Тэгээд баг 1 гэдэг email руу явуулах юм бол бүх хүмүүс авдаг гэсэн шүү дээ. Тийм ээ. Тэр шиг бид нар одоо хэрэгжилж байгаа энэ хийж байгаа энэ Apprentice 1 вебсайт гэж энэ Apprentice 2 вебсайт гэж юм тийм ээ. Тэрэн дээр зориулаад багийн одоо тийм support гэдэг email хаяг үүсгэн. Email хаяг үүсгээд тэрүүгээр яах вэ гэхээр бид нар хүмүүст ингэж үйлчлэгээ үзүүлж яхад мэдээж ямар нэгэн асуудал гарна тийм үү. Тэнгүү чи та манай энэ утас руу залга эсвэл та манай энэ email руу юугаа хүсэлтэд явуул гэх тэгнэ. Тэгэд email руу шууд хүсэлтэд явангууд энэ манай одоо ticketing system гэж байгаа тийм. Энд чинь ингэж одоо email шалгаад байж идэг хөхгүй энэ систем IMAP гэдэг юм хэлж байгаа. Систем email шалгаад л байж идэг. Шинэ email ороод ирэнгүүт нь шууд энэ чинь issue гээд асуудал үүсгэждэг. Шинэ email ирэх юм бол тэгэд энийг харж агаад бид нар за шинэ асуудал үүслээ. Тэгэд энийг одоо хэн хийж чадах вэ? Ямар тийм ээ хэн одоо энэ асуудлыг гүйцэтгэж чадах вэ гэд энэ системийг одоо бизнесүүд өдөр болгон хэрэглэдэг. Өдөр болгон энийг хэрэглэнэ.
Тэгвэл эдгээр энэ системд одоо бид нэр гаршиж авна. Тэгж яхаагаараа яг програмынхаа ямиг тийм ээ хаяа нэг орж ир толгой эргүүлэх юм да. Тэр ерөнхийдөө толгой эргүүлэх юм байхгүй л дээ. Тэгээд жоохон зарим хүмүүс нь жоохон хоцорж багш байна. Тийм учраас нэг өдөр нь тийм ээ програмынхаа ямиг сураад дараагийнх нь өдөр нь жоохон юм тийм ээ амархан яг ажил дээр хэрэгэлдэг бизнесийн талаар, маркетингийн талаар юмаа сураад тэгээд дараа нь ингээд сэлгээд явчих. Тийм ээ. Тэгээ зарим хүмүүс нь ерөөсөн ямар ч тийм программыг сурья гэсэн бодолтой хүмүүс бодлого хүмүүс бол байгаа. Зүгээр одоо маркетингийн бизнесийн талаар сурах гэсэн хүмүүс байгаа. Тийм учраас тэр хүмүүс бол энэ систем бол маш хэрэг болно. Тийм ээ. Slack-ын аль маш хэрэг болж байгаа гэж би найдаж байна. Тэгээд cPanel-аас авахуулаад ядаж өөрийн нэг компанид орлоо ихэд тэр компанийхаа вебсайтыг хийгээд үргэлжлүүлээд удирдах явцдаг байх юм бол тэр бол маш одоо юу гэх илүү чадвартай гэсэн үг шүү дээ бус хүмүүсээс харьцуулахад тийм ээ. Ядаж вебсайтын мэдлэгтэй байлаа гэхэд ядаж арай өөр тийм ээ өндөр цалин авах боломжтой ч юм уу. Тэр талаас нь бодож үзээрэй. Тэгээд энэ чи зөндөө юм зааж байгаа шүү, зөндөө юм заана шүү. Тэгээд 9 цаг боллоо. 2 минут үлдэж байна. Та нарт минь асуух зүйл байна уу? Асуух зүйл байвал өнөөдрийн 4:13 дээр ороод бичээрэй. За одоо би яг энэ ингээд зураас ингээд оруулчихъя. Энэ зураас оруулсны дараа төгөл дээр Polygon яаж сервер руу ордог вүлээ гинэ. Видео дахиж үзээрэй. Тийм ээ. Эсвэл бол тэмдэглэсэн юм байл тэмдэглэлийн дэвтийг хараарай. Тэгээд би энэ чинь ингээд зураас оруулчих. Зураас оруулсны дараа багт ороогүй хүмүүс нь байгаа бол мэддэгдээрэй. Багт ороогүй хүн байна уу гэж асууж байна. За энэ зураасны доор энэ яг багт орох хэрэгтэй байгаа хүмүүс нь багт ороогүй хүмүүс нь мэддэгдээрэй. Буян асууж байна. Polygon хийж байгаа командуудыг cPanel дээр хийж болох уу гэж байна. Polygon хийж байгаа одоо энэ бид нар энэ шууд ингээ бичээ явж байгаа команд үүсгээд явж байгаа энэ систем биш үү? Эн чинь бүр тэр арталт нь явж байгаа cPanel-ийн арталт нь явж байгаа тохиргоог нь энэ хийж байгаа байхгүй юу? Тэгээд энэ cPanel энэ хар дэлгэцийг хэрэглүүлэхин тулд энэ хар дэлгэцийг хэрэглэж чадваргүй байгаа хүмүүст нь зориулж энэ cPanel гэдэг юм үүсэж байгаа байхгүй юу? Control panel. Тэгээд тохиргоог нь хийж чадахгүй болвол тэр бүгдийг хийж байгаа байхгүй юу? Тэгээд одоо би өнөөдөр сая би cPanel үүсгэсэн шүү дээ WHN-д. Тэрийг ингээд би create гэж дарангууд тэрний арталт нь явж байгаа энэ хар дэлгэцнэл явж байгаа юм шиг командууд цаана явж байгаа. Тэр тохиргоо нь. Тийм ээ? Тэрийг л амарчлах гэж биднэрт одоо зүгээр одоо өдөр тутмын тийм ээ иргэд одоо энийг хэрэглэх боломжтой. Энэ хар дэлгэцийг хэрэглэж чаддгүй мэхэд энийг ингээд бүгдийг тайлбарлаад өгсөн тийм ээ. За email аккаунтаа нээх юм бол яаж нээх үү гэдэг энэ ингээд cPanel дотор ингээд email аккаунтуудаа нээгээд явж тийм ээ. File manager гэдэг file одоо FTP аккаунт шүү дээ. FTP аккаунт чи одоо би энэ нээх юм бол би энэ заавал add user гэж хийж хүний аккаунт нэмнэ. Ийм код явуулж байгаа байхгүй юу? Add user гэчээд энэ дахиад тэгээд юу за энэ би apprentice 2 гэдэг аккаунт нээ тийм ээ. Би болохоор root биш болохгүй байна. Эний root гэж орж байгаад root гэдэг чинь бүх юмыг хийх боломжтой. Энэ root дотор байхгүй байгаа хүмүүс
бол яг гол юм хийж чадахгүй байхгүй юу? Тэгээд root-тэй яаж add user apprentice 2 гэдэг аккаунт нэ, тийм ээ? Тэнгүүт чинь за пассвортыг оруулах гэж байгаа тийм. Яг тэр шиг одоо бид нэр энчээ FTP-гээ пассвортоо оруулаа гэд. Энд оруулж байгаа шүү дээ. Энэ оруулж байгаа юм чинь цаана ийм л юм болж байгаа байхгүй юу? Тэгэд энийг амарчлахын тулд cPanel гэдэг юм зүгээр ард иргэд тийм ээ одоо хүмүүс хэрэглэх өдөр тутам хэрэглэх боломжтой болгохын тулд ийм систем үүсгэж байгаа. Тэгэхдээ энэ хийж байгаа юмнуудыг бид нэр Ubuntu гэдэг юм дээр хийж сурна. Би энэ ч та нарт яаж хийхийг зааж өгнө. Тэгэхдээ энийг одоо сурах хүсэлгүй байгаа хүмүүс байгаа шүү дээ. Энэ бол ямар ч хамаагүй тийм ээ би энэ системийг бол хэрэгжиж байгаамааргүй байна. Хэрэглэх хүсэл алгаа гэсэн хүмүүс нь цаагаар нь энийг хэрэглээд явж байгаа байхгүй юу? Тийм ээ. Тийм учраас одоо бүгдээрээ ерөнхийдөө манай сургалтынхаа бүх хүмүүс яг өөрсдийнхөө хэрэглээд явах зэмсэгтэй болцсон гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд цаашаа ингээ үргэлжлүүлээ сураад яваад өгнө. Програм хийх юм бол бид нар шууд энэ cPanel-аараа дамжуулаад амарчлаад хийгээд сураад явчих болно. Тийм ээ. За тэгээд асуултанд нь хариулсан байх гэж найдаж байна. Тэгээд за 9 өнгөрчлөөдөө тэг өөр асуухан байхгүй бол та бүхэнтэйгээ маргааш дахин уулзъя. Маргааш тэгээд example суулгах юмаа дахин оролдож үзье. Тэгээд ганц ч хүн үлдээхгүй, ганц ч хүн хоцроохгүй тийм ээ. Тэхийн тулд бид нар одоо бүх боломжийг л ингэж олгож байна. Тэгээд та бүхэндээ анхаарал тавьсанд баярлалаа. Маргааш дахин уулзцаая. За бус хичээлүүд нь хаана байгаа гэхээр эхний 15 нь хамтдаа зэгнэт дээр байгаа. Дараагийнх нь 15 нь судар wiki дээр байгаа. Үлдсэн 13 нь бол apprentice segment дээр байгаа. Тэгээд энэ сургалт маань 3 жилийн өмнө явагдсан. Явагдахдаа 2 сар үргэлжилж өдөр болгон орой 7 цагаас 9 цагийн хооронд явагдсан, шууд цацсан тэмцлэг байгаа. Тэгээд энэ сургалтаас авах юмаа аваад тий хаях юмаа хаяад мэдээж үнэгүй сургалт юм чинь. Тэгээд хамгийн гол захим зүйл юу вэ гэхээр бити шантраарай. Тийм ээ бүгдийг нь ядаж үзээд дуусгачихаа. Хамаг цагаа тий ашиглаад, чөлөөт цагаа ашиглаад бүгдийг нь ядаж ихний ээлжинд үзээд авчих. Тэгээд үзснийхаа дараа тэнийг бодоод үз тийм ээ. За энэ ойлгох чинь ойлгохдохгүй нөө. Ойлгохдохгүй байгаа зүйлээ дахиад автаад үз. Энэ үнэгүй байж л энэ хизээч устдахгүй. Хамгийн гол нь шантарч болохгүй. Эхнийхээ ойлголтыг аваад, эхнийхээ зүйлийг л ингээд ойлгочихл юм бол тэрнээс цаашаа ингээд явхад маш амархан байдаг. Бусдын сурахад айгууд нэг тийм зовоод ах зүйл биш. Тийм учраас дахин хэлье. Бити шантраарай. Бити бууж өгөөрэй. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа.